За сайн байцгаана уу? 19 дахь өдрийн мэдлэгээр уулзаж байна. За өнөөдөр би та бүхэндээ миний хийгээд байгаа энэ бичлэгүүд бол ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сурталчлах эсвэл одоо ямар нэгэн зүйл зарах, наймаа хийхтэй эсвэл одоо юу гэхийн нэр алдар олох ч гэдэг юм уу те бусдад таалагдах олон дагагчтай болох тийм зорилготой бол ерөөсөө биш. Одоо миний өөрийн зорилго бол мэдээж одоо сахараа хасж байгаа. Үүнтэйгээ зэрэгцээд бүр одоо холын том зорилго нь бол одоо удаашрах зорилготой. За миний хувьд бол ер нь бол тийм маш хурдтай хүн. Би өөрөө тийм хурдтай хүн. Ялваа нэг зүйлийг сурсан ч гэсэндээ хурдтай суралцдаг. Миний бодол сэтгэх хүч гэсэндээ маш тийм хурдтай хурц. Тэгээ үйл хөдлөл маань ч гэсэндээ ерөнхийдөө маш хурдтай. Би тэгэл бүжгийн багш, фитнесийн багш, тэгэл усан цэлэх, гадаа гүйх, дугуй унах гэл ерөөсөө багасаа л спорт урлагаар ингэ явчихсан тийм хөдөлгөөнтэй хүүхэд байсан. За тэгээд дээрэс нь хариу үйлдэл үзүүлэхдээ маш хурдтай. Одоо хин нэгэнтэй муудалцах ч юм уу те. Ингээ ямар нэгэн зүйл ингээ надад хэлэхэд тэрэнд хэлэх хариулт маань өгөн маань бол одоо маш бэлэнцсэн гэдэг шиг те ийм байдаг. Тэгээд яг энэ маягаараа би ингээд ерөөсөө муу ч юм руу хурдан яваад орчдөг, сайн юм руу ч хурдан яваад орчдөг те. Азан таараад гайгүй тийшээ явчихвал гайгүй юм хийчихвэл тэгээд гайгүй сайхан үр дүн гаргацдаг. Азгүй таарах юм бол тэгээ буруу юм руу маш хурдтай бас ингээ буруу тийшээ ингээ яваад орчдөг. Тэгээд энэ хурдтайгаас болоод одоо би угаасаа би залуу хүн. Тэгчний одоо ингээ залуу хүн боловч би ингээ зарим 40, 50, 60 та хүмүүсийн үзээгүй тэр амьдралыг бол ингээд нуглаад үзсэн. Маш их юм үзсэн амьдралтаа маш олон газраар яваад маш олон зүйлийг туулаад үзсэн. Тэгээд энэ нь өөрөө тэр нэг хурдтайгаас нь болдог байх гэж бодож байна. Одоо бол би үзэх юмаа үзээд ерөнхийдөө харах юмаа хараад туулах юмаа туулсан гэж бол өөрийнхөө бодож байна. Тэгээд одоо надад яарах юм байхгүй. Ерөөсөө энийг ч хийж үзмээрэн тэрийг ч хиймээр ингээ тгий одоо ингээ гэсэн ерөөсөө тийм илүүдтэй байха болсон. Тийм учраас одоо би сайхан илүү тайвширээ, удаашрээ. Хин нэгэнтэй одоо жишээ танилцаал ингээл найз нөхдөд шууд итгэлээсээ хамаг юм яриад хамаг юм өгөөл би чинь тэгэл хамаг хувц бэлэсэлт мөнгө төгрөгөө барайл ингээл гүчдэг. Одоо тийм биш те. Хүнтэй танилцахтаа хүртэл удаашрээ. Илүү сайхан таны тийм ээ цаг хугацаа харуулна штэ. Тэгээд хүндээ альваа зүйлд ингээ шууд итгэхээсээ илүү асуулт асууя. Би яагаад ингэж байгаа? Үний юм уу, зөв юм уу? Нэгтлээ, шалгая тийм ээ. Дэлгүүр ороод худалдаа авалт хийсэн ч гэсэндээ шууд одоо нүдэнд харагдсан гоё гэснээ аваад авах биш. Надад хэрэгтэй юу? Гэрт маань байгаа юу? Энэ яг одоо үн те одоо чанар үн хоёр нь таарч гин үү? Гэх мэтчлэн одоо ингээд илүү шалгаж, бодож, цаг хугацаа жоохон ингэж удаашруулж, тайвшруулж те амьсгалахтай хүртэл илүү сайхан тайван амьсгалъя те. Тэг сэтгэл хөдлөлтөө хүртэл одоо хин нэгэнд дуралдагч байна уу? Одоо яа хин нэгэнд ууралдагч байна уу те? Алинд нь л удаашрыг. Аливаа хин нэгэн хүнийг муу, сайн гэж одоо бусдаас сонсснороо даган дуурайж дүгнэх биш те.
Энэ хүний яриад байгаа нь яг үнэхээр үнэн үү гэд гэж бодож үзээд сонсоод тэгээ шийдвэрээ гаргадаг болохыг хичээж байгаа. Тэгээ энэ нь өөрөө одоо энэ хаалтанд бол одоо маш чухал юм байна. Одоо би нөгөө хурдтай бүх зүйлийг хурдтай хийдэг шиг адилхан хоол идэхтэй хүртэл тэгж ханддаг байсан. Ингээл ерөөсөө бараг зайжлаад байгаа мó, зайжлахгүй байгаа мó мэддэхгүй ингээл олон идэл угаал араас нь залгаал тэгэл чигэрчлээд ичи хүртэл залгаал тэрний ард хичнээн калорийн хичнээн шимт хичээл эрдэс шимт хичээл дотор нь байгаа юм. Тэгэд миний биед яг хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Энэ хүнс цаг он сарн шин юм уу хуучин юм уу тэрийг юус ингэж харахгүй зүгээр шууд ингээл одоо өнгө хэлбэр ерөөс харагдахгүй амт тэгэл ингээл идээд байсан байгаа юм. Тэгээ тэрний хэмжээгээр нөгөө одоо хот шүдэндээ сайн ажиллаагүй хоолыг чинь энэ хотод гидсэн дотор чинь шүд байхгүй штэ. Гидсэн дотор шүд байхгүй. Тэгээ тэр залхицсан юмнуудыг чинь ингээд ботлох гэж энэ ходоод маань маш их ятардаг. Тэгээд өвчлөдөг. Ер нь бол ходоодны хорт хавдраараа бол манай монголчууд бол ерөөсө толгой цагж байгаа дэлхийд. Тэгээд үүний чинь цаана ерөөсөө энэ нөгөө яарж идчихин ерөөсөө бодохгүй зөвхөн амт хөөцөлдөж авч хоолоо идчихин. Тэгээд сайн ажиллахгүй байна. Тэгээд дээрэс нь одоо зөвхөн одоо идэж байгаа хоол хүнстэй одоо тэр сахар чирж эхлээд хасснараа болчдөг юм биш. Энэ идэж байгаа энэ шүдэрээ сайн жажирлж тайван тогтвортой ийм яарахгүй байх ч өөрөө бас маш чухал юм байна. Тэгээд одоо миний зорилго одоо нөө хоол сахараа хасах нөө хоолтойгоо өөртөө ажиллаж явах маань одоо ер нь бол ингээд одоо дараагийн төвшөнд гарч ирж байна. Энэ нь бол одоо тийм альва зөвлөлд яардаг тэр сэтгэлийн тийм хурдтай хөдөлгөөн хариу үйлдэл үзүүлдэг тэр байдлаа ингээд удаашруулж сурах дээр анхаарч байна. За тэгээд өнөөдөр энэ сэтгэл хөдлөл болоод биеийн үйлдэл хөдлөлөө удаашруулж тэр хооронд нэг жаахан зай гаргаад бодоод үзхийг бас та нартай бас хуваалцлаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Маргааш имчилгээрээ уулзъя баяртай.